Сайн байцгаана өргөн үзэгчтэй та бүхэн хамарцгааж байна уу? Монголын медиа агентлагийн цаг үр мэдээлэл хөтөлбөрийнхөө пүрэв гараг ялж дугаар үзүүлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрийн тавч агуулгатай танилцсан. Давсын эдийн засгийн чуулган эхэллээ. Налах дүүргийн иргэдээс 96.1% нь хот байгуулахыг дэмжлээ. Орхон аймгийн албан тушаалтнууд шатхууны зарлаасаа хэмнэж эхэллээ. Иргэд шилэн дансаар төсвийн зарцуултыг яаж хянах вэ? Японы хоёр иргэнийг барьцаалсан хэд аврагчид 72 цагийн дотор $200 сая шилжүүлэхийг шаардаж буулт хийхгүйгээ мэдгэлээ. Эдгээр болон бусад мэдээллийн дөрөнгөг цаг үр хөтөлбөр үзүүлэх болно. Профессор Швабийн тэртээ 45 жилийн өмнө санаачилж өнөөдөр олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдөж бас эх оны эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлдог дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Давос хотно эхэллээ. Энэ тухай Швейцарын Давос хотоос Цэнд Өнрөө ярнаар мэдээ сурвалжлах ирүүллээ. 45 дахь удаагийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эдийн засаг болон улс төрийн маш их зэгтэй нөхцөл донд эхэлж байна. Тухайлбал Орос Украины мөргөлдөөн мөн хэдэн хоногийн өмнө Франц террорист таллагуулж олон 10 хүний амь өргөцсөн, мөн Европын хэд хэдэн оронд дахин халдлага үлдэх гэж байсныг тасан зогсоож дэлхийн нийтээрээ түгшүүртэй байна. Газрын тосны уналтаас шалтгаалж баян гэгдэх орнуудын эдийн засагч савлаж эхэллээ. Бас хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлт бууралтыг тодорхойлох төвшөнд хүртлээ тэлж өдөрдөгч нарын хилэлцэж тохирох асуудал улам хуримтлагцаар байна. Давсын дэлхийн чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. 45 дахь удаагийн энэ чуулга уулзалтанд нийтдээ 40 гаруй орны төр засгийн тэргүүн мөн 2500 гаруй төлөөлөгч оролцож дэлхийн ертөнцийн хөгжлийн шин чиг хандлага гэсэн сэдвийн хүрээнд асуудлуудыг хэлцэнэ. Монгол Улсын ерөнхийлөгч Илбэг Доржин оролцсон уулуурхайн салбарын дэд бүтэц сэдвт салбар хуралдаанд Орос улбан улсын эдийн засгийн хөгжлийн сайд, мөн Индонезийн ерөнхийлөгч, дэлхийн хамгийн их баялагтай орн Өмнөд Африкийн ерөнхийлөгчгээд улсынх нь эдийн засагт уулуурхайн салбар жинтэй хөнөмөр оруулдаг орны төр засгийн тэргүүнээр оролцлоо. Итгэлцэл гэсэн үг маш ихээр яригдчихна. Мэдээж одоо хурлын сэдв өөр байж байгаа. Гэхдээ одоо өглөөний цайн дээр болсон хуралдаанууд дараа нь ерөнхийлөгч оролцсон бол ерөнхийлөгч Илбэг Доржин оролцсон хуралдаануудаар ерөөсөө итгэлцэл одоогийн байдлаар улс төрийн итгэлцэл хэрэгтэй байж байна. За бизнесний эргээ засгийн газарт итгэдэг. За банкнуудын хувьд жишээлбэл бас шер холдер гэж ярьдаг шүү дээ. Хувьцаа эзэмшигчдийн итгэлцэл. За эргээ засгийн газартаа итгэх олон нийтийн итгэлцэл. Итгэлцэл гэдэг бол бүх юмны эхлэл юм аа тийм. Ийм учраас энэнийг бий болох асуудал бол арай өөр өнцгөөс харах болжээ гэсэн ийм сэдв ихэнх яригдэж байна. Давсын эдийн засгийн чуулга уулзалтаар яригдж байгаа бас нэг асуудал бол технологийн дэвшлийн хэд төсрөнгөө хөгжил нь хүнд зориулагдсан уу эсвэл хүний үнэлэмжийг бууруулахад чиглэгдээд байна уу гэдгийг нухацтай хэлэлцэж байна. Ажлын байрыг хадгалах хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн төрийн үүрэг гэхээс илүү компаниуд илүү хүнлэг санаачлагтай ажиллах хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн салбараас аж үйлдвэрийн салбар руу ажиллах хүч их шилжиж байна. Үүний зөв зохицлох харьцааг алдагдуулж болохгүй. Мөн 3.5 тэрбум хүнд харьяалагдах ёстой их баялаг ердөө 80 хүнд харьяалагдж байна. Баялагын хуваарлалт улам тэгш бус болж байгааг яаж шийдэх вэ гэд манай улсад хамааралтай ашигт малтмалын экспортын асуудалж хөндөгдөж байна. Нийслэлийн налах дүүргийг дагуулх хот болгохыг иргэдэн дэмжлээ. Тус дүүргийн иргэдийн 96.1% нь хот болгохыг дэмжиж саналаа дагуулжээ. Нийслэлийн алслагдсан дүүрэг биш эдийн засаг, санхүү, засаг захиргааны хувьд бие даасан хот болгох эхний шийдвэр инхүү гарлаа. Хот байгуулах санал хураалт өчигдөр өглөөнөөс эхлэн оройн 21 цагт дуусжээ. Энэ санал хураалтанд 19,500 гаруй хүн оролцохоос 12,000 буюу дүүргийн насанд хүрсэн нийт хүний 62% нь саналаа өгсөн байна. Үүнээс 11,700 хүн хот байгуулахыг дэмжсэн байна. Хот болчих юм бол өөрийн туг сүлд тэмдэгтэй болно. Хотын бүрэн эрх нь оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн байхыг үндсэн дүрмэндээ тусгаж иргэдийн олонхоор шийдвэр гаргах эрх нь нээгдэнэ гэсэн. Элбий юм шиг бүх юм сайхан болчихно гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь сайхан болгохын төлөө ажиллах эрх зүйн орчин бие даасан байдал тэр нөхцөлд бүрдэж байгаа байхгүй. Энэ л хамгийн чухал. Энэ дээр иргэд өөрөөсөө юм урдуулах хэрэгтэй. Хаана газараа чөлөөлж байшингаа барих уу тийм ээ? Хаана газараа чөлөөлөхгүй байх уу? Энийг өөрөөсөө шийдэл явуулдаг.
Хотын өөрийн мэдлийн аж ахуйгаас бий болсон орлого гадаад дотоодынхноос өгсөн хандив бусад орлогоос хөрөнгийн сан бүрдүүлж захиран зарцуулна. Үүнээс гадна хотын татварын хэмжээ төлбөр хураамжигч өөрсдөө тогтооно. Эдэлбэр газраач нийтийн эрх ашигт нийцүүлэн хэмжээ хил заагийг нь хууль тогтоомжийн дагуу өөрчилж болно гэд давуу тал олон бий болох юм. Хот төлөвлөлтийн эдийн засгийн алба байгуулна. Тэр байгуулсан албадтай бид арга зүйн тусалцаа үзүүлнэ. Газрын сангийг байгуулж өгнө. Газрын сангийнхаа захиран зарцуулах хэрэг нь нөгөө хуулийнхаа дагуу захирагч дээр очино. Ингээд энэ олон асуудлууд бий болох байхгүй. Энийг л ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бас зөвхөн хот болгочоод баг байдгаараа байх юм бол болохгүй шүү. Налахыг хот болгох ерөнхий төлөвлөгөөнч бэлэн болжээ. Өрхийн аж ахуйг хөгжүүлж, тээвэр логистик, бөөний худалдаа, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шин технологи нутагшуулах парктай болно. 2020 он гэхэд 58 мянган хүн, харин 2030 он гэхэд 65 мянган хүн Налах хотод амьдрна гэж тооцоолсон. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр бол барилгын материалын үйлдвэр технологийн парк гэдэг ажлыг хийж байгаа. 150 орчим га талбай дээр төлөвлөлтөө хийсэн. За эхний төлөвлөлтөөр бол техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулад тухайн байршил дээр ямар чиглэлийн үйлдвэрүүд байх талаар нь төлөвлөлтөө эхний бол техник эдийн засгийн үндэслэл боловсруулад гаргацсан байгаа. Одоо энэ үндэслэлээрээ боловсруулад хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөөг нь боловсруулж байгаа. Улаанбаатар хотын барилгын материалын бөөний худалдааны төвүүд бол төвлөрч байрлана гэсэн үг. Олсон орлогоо улсад тушааж эргээд түүнээсээ бага хэмжээний татаас авдаг. Сургууль, цэцэрлэг барийг гэхэд заавал улсын хурал дээр очиж асуудлаа уламжилдаг байдал хот болсноор халагдана. Нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар 2 жилийн өмнө ядуурлын түвшин нь 47 орчим хувьтай гарч байсан энэ дүүргийнхний саналыг иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хэлэлцсэний дараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орно. Үүний дараа засгийн газарт өргөн барина. Харин хот болох уу гэсэн эцсийн шийдвэрийг улсын хурал гаргах юм. Налах дүүргийг налах хот болгохыг иргэдэнд дэмжсэн ч хот гэж яг юу хэлэх, хууль эрх зүйн ямар зохицуултаар явах, үндсэн хуулийн засаг захиргааны нэгжийн тухай заалтууд хэрхэн үйлчлэх зэрэг олон асуулт үүнээс суран гарч байна. Хот уулын гэдэг иргэдийн хүсэл байгаад шийдвэр гаргах нь нэг хэрэг. Харин ямар хуулийн гаргалгаагаар хот шиг хоттой болох нь түүнээс ч чухал шийдлийг хүлээж байгаа асуудал юм гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна. Үндсэн хуулинд Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид хуваагдана. Харин засаг захиргааны хувьд аймаг нийслэл, сум, дүүрэг, баг хороо гэсэн 6 нэгжтэй байхаар заасан. Гэтэл энд хот гэсэн заалт огт байдаггүй. Харин хот тосгоны асуудлыг хот байгуулалтын хуулиар шийдвэрлэнэ гэж үндсэн хуулийн 57-гийн 2-т заасан байдаг. Хот байгуулалтын хууль батлагдаад 20 жил болохдоо нэгч заалт нь хэрэгжиж байгаагүй гэж байна. Тиймээс үндсэн хуулиндаа хот гэсэн ойлголтыг тодорхой оруулах нь зүйтэйг судлаачид хэлж байна. Монгол улс үндсэн хуульд өөрчлөлт хоёр намын бас ажлын хэсэг байгуулагдаж байгаа гэж би бас одоо тавхан мэдж байгаа. Тэгээд шийдвэр гаргасан. За энэний дагуу бол бас ажлын хэсэгтийн гол нэг хөндөх асуудал нь хотын статусыг хөндөхөр байгаа. Тэгэхээр энэ хотыг өөрийн бие даасан ийм статусыг үндсэн хуулиараа олох бол зайлшгүй цаг үеийн шаардлага тулсан байна. Тэгэхээр энэ дээр бол бид нэр ажлын хэсэгтэр мэдээж бид оролцох байх. Энэ дээр бол бид яг өнөөдрийн Улаанбаатар хот тулгамдаа Монгол улсын одоо бусад хотууд тулгамдаа асуудыг шийдэх олон гарцууд байгаа. Энэ гарцуудыг бид нэр бол заавал тусгаж өгөх ёстой гэж ойлгож байгаа. Үндсэн хуулинд хотын тухай ойлголтыг тодорхой болгох чухал. Хот өөрөө бие даан хөгжиж санхүү эдийн засгийн асуудлаа шийдвэрлэнэ. Гэтэл өнөөгийн хууль эрх зүйн орчинд хэдэнд ийм боломж олгохгүй. Ганцхан жишээ татахад нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гисэнтэй дүйх албан тушаал дэлхийн өөр ямар ч улсад байдаггүй. Зүүн бол Улаанбаатар хотын захирагчаа хотын иргэд өөрсдөө сонгодог байх учиртай. Жишээ нь миний одоо энэ нэрийн уудсыг ингээд одоо юу гэдгийг бусад хотын дарга нар харахаар гайхаад одоо бусдынхаар бол юу гэж ойлгох гээд байдаг вэхээр мужийн захирагч бөгөөд хотын дарга гэж ойлгох гээд байдаг байхгүй. Тэгээд зарим нь инээд алдаад тань шиг ийм том албан тушаал ер нь дэлхийд байдаггүй хаа гэдэг тийм ээ. Энэ бол нөгөө бид нар засаг захиргаагаа буруу хуваарласнаас болчихгүй та. Зүүн нь бол нийслэл гэдэг засаг захиргааны дотор уг нь Улаанбаатар хот гэж байх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр хотны мэрэ шууд сонгодог байх хэрэгтэй байхгүй юу? Би бол зүгээр засаг дарга оролол захиргааны дарга. Засаг захиргааны нэгжийн дарга.
Хот байгуулах эрх зүйн орчныг өөрчлөхөд Монгол улсын үндсэн хуулинд хотын тухай ойлголтыг тодорхой болгох эсвэл хотын бие даасан байдлын хуулийг шинжилэн найруулах гэсэн хоёр сонголт байна. Хэдийгээр хот байгуулах иргэдийн саналыг нийслэл дэмжиж байгаа ч энэ нь улсын хурлын түвшинд очоод үндсэн хуультай зөрчилдөх асуудал үүсэхгүй гэж зарим судлаачид хэлж байна. 92 онд манай улс арчилсан нийгэмд шилжснээс хойш бол орон нутгийн төвшөнд бол реформ хийгдэггүй. Орон нутгаа яаж зохион байгуулахын, эрх мэдлээ яаж хуваарлахын, тийм ээ? Одоо чиг үүргээ яаж хуваарлахын, хөрөнгө санхүүгийн асуудлыг яаж шийдвэрлэхин гэх мэтлэн их олон асуудлууд бол хүлээгдэж байгаа. Иргэдэн дэмжиж налаах багнуур дүүрэг хот болон хөгжин гэдэг зөв шийдвэр дэлхийн чиг хандлагч энэ зарчмаар явж тодорхой үр дүнд хүрчихсэн. Гэхдээ зарчмыг бодит зүйл болох эрх зүйн орчин нь тодорхой байх ёстой. Хотын хөгжилд хууль чөдөр тушаа болж болохгүй гэж судлаачид хэлж байна. Тоглоомын дүрмээ нэг мөр болгож чадвал бид иргэдэд эрхийг нь өгч бие даан хөгжих боломж бий болж хотууд ч ар араасаа сүндэрлэн босох үзье. Монголын агентлаг цагаар төлбөр үзүүлж байна. Сүхбаатар аймгийн Төрхийн тасаг 1942 онд Мандлын хийд гэдэг газар 2 гэртээгээр анх байгуулагдаж байжээ. Бараг хагас 100 жилийн дараа Монгол улс 3 сая дахь иргэнэ хүлээн авах гэж байгаа энэ цаг үед тус аймгийн Төрх тасаг зориултын шинэ байртай болжээ. Энэ бол улсын төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 50 ортой их хүүхдийн эмнэлэг. Хуучин нэгдсэн эмнэлгийнхээ нэг тасаг болж байсан аймгийн их хүүхдийг хариуцсан тасаг энэхүү тусдаа байртай болж аймгийнхаа хүүхдүүдийг эмчлэх, эхчүүдэд төрүүлэх ортой эмнэлэг болж байна. Тус эмнэлэг жилдээ дунджаар 1000-аас 1400 хүүхэд төрдөг. Ер нь манайх чинь 90-ад онд 500 хүн төрж ирсэн шүү дээ. Одоо бол манайх чинь 1400 хүн төрж байгаа. Аймгийн хэмжээнд төрж байгаа эхчүүдийн ерөөсөн бүр одоо 80-аас 90% нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж төрдөг. 10-аас 20% нь хөдөө сумдад төрдөг байгаа. Тэгэхээр ерөөсөө үндсэндээ их харах одоо няран тусламжууд аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгддэг. 3 давхар их хүүхдийн шинэ эмнэлэг нээлттэй хийсэн энэ өдөр 4 хүүхэд шинээр мэдлэлээ гэж эмчнэр хэлж байна. Монгол улсын засгийн газар яг ийм 50 ортой их хүүхдийн төрөх эмнэлгийг Сүхбаатар аймгаас гадна булган Өмнө Говь аймгуудад шинээр байгуулад байгаа юм а. Би одоо Дундгой аймгийн харьяаттай манай эхнэр маань төрөхөд Сүхбаатар аймагт ингээд ирчээд ингээд алцтай завшаан тохиолдоод ингээд төрхийн хамгийн анхны хүүхэд манай хүү болж мэдлсэн ашиг баяртай байна. Сүхбаатар аймаг маань жишг аймаг болсон. Дээрэс нь 2014 оны иргэдийн тоо 2013 онтой харьцуулахад 1100 хүнээр өссөн байна. Нийт Сүхбаатар аймгаар овогддог иргэд маань эрүүл мэндийн байгууллагт 90% төрдөг. Ийм учраас Сүхбаатар аймгийн хүн амыг өсгөхөд хамгийн анх хүй хөндөн хүн боллоо гэж 100 хадаан чадхан төрдөг. Энэ сайхан ариун өргөөний нээлтэнд хүрсэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Төрөх тасаг инхүү үйлчлэх цар хүрээгээ тэлж эмнэлэг болж байгаатай холбогдуулан эрүүл мэнд спортын яамнаас 10 гаруй сая төгрөгийн өртөгтэй зүрхний бичлэгийн аппарат болон эхнэрээ тусламж үзүүлэх тоног төхөөрөмжөөр хангаж байгаа бол аймгийн засаг даргын тамгын газар иргэдийн хурал 20 сая төгрөг болон галт тооны иж бүрдлийг шийдэж өгсөн байна. Улс орны эдийн засаг хямарсан энэ цаг үед албан тушаалтнуудыг хэмнэлт гаргаж эхлэх хэрэгтэй гэж иргэд хэлж байгаа юм а. За тэгвэл Орхон аймгийн засаг даргын тамгын газар хямралын үеийн хэмнэлтийг хамгийн түрүүнд санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Орхон аймаг дэх Монголын мэдээ агентлагийн сурвалжлагч Пүр Билжээ дарах мэдээг ирүүллээ. Хаахана хямралтай бухимдалтай байгаа энэ цаг үед Орхон аймгийн засаг даргын тамгын газрын даргын тушаалаар хэд хэдэн чиглэлд хэмнэлт хийхийг үүрэг болгосон байна. 2007 онд гаргасан Монгол Улсын засгийн газрын 349-р тогтоолоор албан тушаалын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор ажлын хоногт дунджаар 50 км-ээс сэтрүүлэхгүй хэрэглэж байхаар тогтоосон байдаг. Энэ тогтоол саяхны хүртэл хэрэгжиж байсан юм. Харин Орхон аймгийн засаг даргын тамгын газар аймгийн засаг даргаыг 56 км, ордогч даргаыг 40 км, тамгын газрын дарга болоод бүх хэлтэс агентлагийн дарганаар өдрийн 27 км-ийн нормтой ажиллахыг үүрэг болгожээ. Хэлтэс агентлагийн бензин шатхууны зарцуулалттай холбоотой хяналтыг санхүү төрийн сангийн хэлцээс тавьж ажиллах юм байна. Түүнчлэн томилолтын зардал хэмнэхээр болсон байна. Аймгийн засгийн даргаас бусад бүх албан тушаалтан Улаанбаатар хот болон орон нутагт төрийн мэдлийн албаны автомашинаар томилтоор явахыг хориглож байгаа. Улаанбаатар хот руу энэ цаг мөчөөс эхлээд машинаа унж жолоочийн зардал гаргаж, бензиний зардал гаргаж томилтоор явахыг хориглож.
Орхон аймгийн засаг даргын таман газрын хэмжээнд нийтдээ 10 автомашин төрийн ажил үйлчилгээнд явж байна. Эдгээр автомашинуудын шатхууны зардал сардаа 2 сая 500 мянган төгрөг зарцуулагддаг байжээ. Шатхууны зардлыг 20% болгож бууруулснаар 500 мянган орчим төгрөгийг сардаа хэмнэж байгаа юм. Энэхүү Орхон аймгийн засаг даргын тамгын газар албан тушаалтнуудын унах машинаас хэмнэлт гаргаж хэлсэн бол улсын нийслэл Улаанбаатар хотод суугаа албан тушаалтнуудад хэмнэх ямар боломж байгааг бид сурвалж ирсэн юм. Засгийн газрын автобазаас өдөртөө 125-аас 130 автомашин албан тушаалтнуудад үйлчилдэг. Энэ бол Их Британи, Умар Ирланд нэгдсэн вант улсын ерөнхий сайд Дэвид Камероны метронд энгийн иргэдтэйгээ хамт явж байгаа зураг. Игэл жирийн өдрүүдэд тэрээр тусгай хангамж эдэлдэггүй. Харин манад агентлагийн даргаас ахуулаад өдөр бүр 100 гаруй дарга нар тусгай хангамж эдлэн машин ундаг. Үүнээс гадна 30-аас 40 автомашин дуудлагаар үйлчилдэг. 2007 онд гарсан сангийн сайдын тушаалаар албан тушаалтан буюу дарга нарт өдөрт 70 км явах лимит олгосон. Орхон аймгийнхаа үүнийг албан тушаалт тус бүрээр нь ангилалтай болгож засаг дарга 56 км, орлогч дарга 40 км, бусад албан тушаалтнуудыг 27 км-с илүү явахыг хоригложээ. Ингэснээр тэд шатхууны зардлынхаа 20%-ийг бууруулсан байна. Орхон аймагт ингэж хэмнэсэн жишгийг дагуул Улаанбаатарт бүр ч их хөрөнгө хэмнэх боломжтой байна. Өнгөрсөн жил засгийн газрын автобаз шатхууны зардалтаа 804 сая төгрөг зарцуулсан бол сэлбэг хэрэгсэлтэн зориулж 120 гаруй сая төгрөг зарцуулжээ. Энэ бол жолоочийн мөн засвар үйлчилгээний хөлс ороогүй өртөг зардал, зөвхөн шатхууны зардлыг сараар тооцвол сард 70 гаруй сая төгрөг болно. Одоо их хурл дээр жишээлбэл одоо их хурлын гишүүчийн шийдэж байгаа явна тийм ээ. Аж ахуйн ажилдаа явна. Хэрэглэх газар дээр машинд байж штт. Тэд чинь бас өдөр тутмын одоо ийшин дээш юм хөргөх ингээл аж ахуйн янз янз ажил байгаа штт. Ийм да явна. Инхээр тэр чинь бас машиныг ингээд дуудлагаар тэд машин авчих. Их хурл дээр бол тэнд бүр диспетчертэй. Эндээс өгсөн машинуудыг тэр хүн нь хуваарлаад аль дэцэснээ явуулж идэг. Албан тушаалын тэрэг гэдэг нь болохтой зэрэг тэр хүндээ оногдсон тэргүүд байхгүй юу? Тэгэхээр тэр хүн өглөө одоо яг тэр оногдсон километртайгаа сарын тэрэндээ он ажил төрлөг үүсэв. Зарим нь болохоор хөдөө хот хосолсон тийм тэрэгтэй явж байгаа бас. Засгийн газрын автобазыг үе шаттайгаар аж ахуйн тооцоон шилжүүлэхээр болж байгаа. Эднийх 145 жолоочтой зөвхөн цалин хөлсөнд нь зориулж жилдээ 2 тэрбум орчим төгрөгийг төсвөөс олгодог. Цаашдаа аж ахуйн тооцоон шилжүүл дарга нараас авах үйлчилгээний хөлс нэмэгдэх учраас одооноос дарга албан тушаалтнуудын унах хунаанаас хэмнэлт хийх шаардлага тулгарна гэж автобазынхан ярьж байлаа. Чимэд ламг чиглэлээр бэлтгэсэн мэдээ сурвалжлагаар цаг үр хөтөлбөрөөр үргэлжлүүлье. Хэрэглэгчдийн эрх ашигыг зөрчигдөөж шийдэл хайсан олон асуудал байна. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас биедан шийдэх боломжтой асуудлыг цаг хугацаа алдалгүй өөрчилж ирсэн өнөөдөр мэдээллээ. Банкны зээлийн шимтгэлэн асуудал шүүхийн шатанд байгаа бол орон сууцны барилгуудын метр квадратын зөрүүнд 1.2 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгуулж чадсан гинэ. Нэр бүхий арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо тэг 15-аас 1% шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үзсэн. Жишээ нь 1 тэрбум төгрөгийн зээл авсан иргэн 10 сая төгрөгийн шимтгэл хэлбэрээр банкнд буцаан төлдөг, харин шүүх ингэж шимтгэл авах нь буруу болохыг тогтоосон. Гэхдээ 9 банк шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөний дараа эцсийн шийдвэр гарна. Банкны шимтгэл болон хураамж бол ижил төрлийн төлбөрийг давхардуулж иргэдээс авч байгаа, аж ахуйн нэгжүүдээс авч байгаа. Хоёрдугаарт бол энэ авж байгаа энэ шимтгэл хураамж нь бол энэ зээлийг олох үйл ажиллагаатай уялдахгүй байгаа гэсэн үндслээр асуудлыг тавьсан. За үүнийг бол шүүхээс үндсэлтэй гэдэг шийдвэр гарсан байгаа. Шинээр ашиглалтанд орсон орон сууцнууд метр квадратандаа хүрэхгүй байгаа тухай иргэдээс гомдол тасардаггүй. Зарим орон сууцнаас бүр 20 метр квадрат хүртэл дутах тохиолдол гарчээ. Өнөөдрийн байдлаар 700 гаруй иргэнээс 70 орчим барилгын компанитай холбогдох гомдол ирээд байгаа юм байна. Ийм зөрчил гаргасан компаниудад шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 3.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр тогтоожээ. За үүний 1.2 орчим тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгуулсан. За тодорхой одоо энэ 3.5 тэрбум төгрөгийн
1.5 тэрбум төгрөг гэхэд зөвхөн одоо 3хан компанид холбоотой асуудал байгаа. За эдгээр компаниуд дээр бас нэлээд багагүй хэмжээний 1.5 тэрбум төгрөг байгаа. За эдгээр компаниудаас манай одоо энэ шийдвэрийн арга хэмжээг үл зөвшөөрөөд шүүхэд хандсан шүүхийн шатан дээр бас явж байгаа. Хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн асуудлыг шалгаад хуулийн заалт барьж хариуцлага тооцдог. Гэтэл зах зээлийн судалгаа, эдийн засаг, нийгмийн байдалд нөлөөлөх хүчин зүйлийг нь тооцолгүй явж ирсэн. Энэ нь шүүхтэр байцаагчин гаргасан шийдвэр хүчингүй болох гол нөхцөл болдог байсан. Тиймээс зах зээлийн судалгаанд үндэслэн шийдвэр гаргах болно гэдгээ шударга өрсөлдөн хэрэглэгчийн төлөө газрын дарга хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ мэдгдсэн юм а. Улсын хурлын нэгдсэн чуулганаар ноён уулын бүсэд орших газууртын алтны ордыг стратегиор дуулах хэсэг талаар хэлэлцэж байгаа. Улсын хурлын шийдвэр гаргахаас өмнө байгаль орчны иргэний зөвлөлд багтдаг зарим төрийн ус байгууллагын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж хүннүүгийн хаад язгууртны арвин их дурсгалтай ноён уулаа аврын хөдөлгөөн хөрнүүлээд байна. Тэгвэл өнөөдөр Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгээс газууртын орд болон ноён уултай холбоотой мэдээлэл өглөө. Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн мэдээлэлээр газууртын ордыг ашигласнаар эртний түүх дурсгалах газар нутагт хохирол учруулахгүй гэдгийг баталж байна. Синтера Gold компани газууртын орд нь хүннүүгийн хаад язгууртны олон тооны булш бүхий дурсгалт газраас 5.8 км-ийн зайд оршдог. Харин ч газууртын ордыг стратегийн орд болгож төр мэдлэлтэй авснаар дурсгалт газар нутагт байгаа 19 лицензийг хүчингүй болгох боломжтой юм а. Ноён уулыг хамгаалах байгаа дээр бол бид нар бас адилхан л байр суурьтай байгаа. Хамгааллыг үлдээе гэсэн байр суурьтай байна. Тэгээд энэ газууртын ордыг стратегийн ордод оруулах юм бол урт нэртэй хуулийн дагуу энэ бусад 19 лиценз байгаа шүү дээ. Ноён уулыг тойрсон. Энэ 19 лиценз бол харин туслагдаад ноён уултай ойрхон одоо ялангуяа тэр булшнуудтай ойрхон байсан ашигт малтмлын лицензүүд бол туслагдах юм аа. Энэ асуудлыг бид нар үгүйсгээд байгаа. Хүрээд одоо цагаалга өгөөгүй. Шинжлэх ухааны академийн хэвлэлийн баг хурлын үеэр байгаль орчны иргэний зөвлөл багтах зарим төрийн бус байгууллагын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Тэд ноён уулын бүсэд байгаа хүрэл, хүннүү, дундад зууны үед холбогдох 370 гаруй дурсгал, за түүний дотор хүннүүгийн хаад язгууртны 230 гаруй булш бунхныг үгүй хийх гэж байна гэж үзэж байгаамаа. Нэг хэсэг газрын золиослж ялангуяа тэнд булш байж магадгүй, байхгүй ч байж магадгүй. Золиослоод нөгөөдгийг хамгаална гэж байгаа юм. Гэхдээ золиослсон газар нь бусдтай ямар нөлөөтэй гэдгээ хэлж чадахгүй байгаа юм. Шинжлэх ухааны байгууллага ялангуяа эрдэмтэд өөрсдийнхөө үнд зүйл болсон эрдэм шинжилгээний ажлаа баталгаажуулж хамгаалах юм болов гэсэн чинь тэр бүгдийг ярьж байгаа л дундуур нь газууртын ордол ашиглаж болно л гэж үг орлож ирээд байна л да. Нийт 650 км квадрат талбай бүхий ноён уулын бүс нутагт анх 1912 оноос эхлэн өнөө хүртэл нийт 15 удаагийн археологийн судалгаа хийж ирсэн байна. Гэтэл Синтера Gold компаниас мөнгө авсан захиалгат мэдээлэл хийж байна гэж Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн нэр хүндэд халдаж байгааг эрдэмтэд эсэргүүцэж байна. Одоо тэрийн дэмжээд ард нь байж байгаа ч юм бид нар үнэхээр тийм баримт байгаа бол бүрэн хариуцлага үлээхэд бэлэн байна. Ямар нэгэн одоо уул уурхайн компани энэ компанитай бол бид нар ямар нэгэн холбоос үлбэ ерөөсөө байхгүй. Өөр компани энэ компани талбайг эзэмшиж хахад 14 жилийн өмнө нийтэн талбайд л манай хайгуул хийсэн тайлан байна. Ийм үйл ажиллагааны хүрээнд бол үнэхээр засаг төр зөв шийдвэрээ гаргах ёстой. Синтера Gold компани лицензийн талбай дурсгалт газраас 5.8 км зайтай байгаа бол бусад компаниудын лиценз булш бухантай газар байгааг хэлж байлаа. Тухайлбал гүн бэлэгт компани лиценз 100 гаруй дурсгал бүхий газар нутгийг хамарч байгааг энэ үеэр сануулж байсан юм. Дараагийн мэдээ. Монгол Улс ерөнхийлөгч шилэн дансны тухай хуулийг санаачилж улсын хурлаар батлуулсан. Шилэн дансны хуулинд Монгол Улсын засгийн газраас эхлээд аймаг сум баг гээд засаг захиргааны бүх нэгж 120 гаруй төрлийн байгууллага түүний харьяа газар хилцүүд төсөв санхүүгийн мэдээлэлээ юучнуулгүй иргэдэд хил тод мэдээлэх үүрэгтэй гэж заасан. Энэ хууль хэрэгжиж эхлээд 21 хоног байна. Тиймээс хуулийн хэрэгжилт ямаргааг бид сурвалж ирсэн юм. За 2015 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн шилэн дансны тухай хууль бүх төрийн байгууллагад хэрэгжиж, за төрийн байгууллагууд иргэдэд ил тод мэдээлэх, за нэг ёсондоо иргэдээс нууж байдаг төсөв санхүү, цалин хөлс, хөрөнгө оруулалтын зардал, за тендерийн одоо мөнгөн дүн гээд бүх мэдээллүүдээ иргэдэд ил тод болгохыг бол хуульчилсан. За тэгвэл энэ хууль хэр хэрэгжиж байна, төрийн байгууллагууд хэр нээлттэй болж байна гэдгийг иргэдийн нүдээр шилэн дансыг харъя. Сайн байна уу? Сайн байна уу? Шилэн дансны хууль хэрэгжиж байгаа шүү дээ. Энэ хууль хэрэгжиж байна уу? Ер нь байгууллагууд хэр ил тод болж байна? Таны нүдээр яаж харагдаж байна? За одоо нэг хянсан юм алгал биш үү? Тэ.
Тэр одоо мэдээж бас тэрийг хяндаг хажууд нэг байгууллага гаргана гэдээсэн. Юу болсон юм баг. Сайн. Хоёулаа одоо нэг төрийн байгууллага руу ороод ойрхон ер нь хэр ил тод болсон бэ хараадах уу? За одоо нэг яараад ах юм. Хоёулаа ойрхон нэг төрийн байгууллага ороод хянаа гэж юу? Иргэн анх баяртай хамт хамгийн ойрхон байгаа төрийн байгууллагыг хайлаа. Анх баярын хувьд нэгэн аялал жуулчлалын компанид ажилладаг. Төрийн байгууллагын хаалттай байдал түүний ажилд ихээхэн хүндрэл учруулдгийг хэлж байсан юм а. За ингээд үед сонгуулийн ерөнхий хорооны шилэн дансыг харахаар боллоо. Үүдний самбарт энэ байгууллагын төсөв санхүүтэй холбоотой 40 орчим төрлийн мэдээлэл өгөх шилэн данс угтлаа. Сонирхсон бүх мэдээлэл авч болохоор байгааг иргэн анх баяр хэлж байна. Тухайлбал эднийх одоо төсөв хэд байна? За ерөнхийдөө сонгуулийн ерөнхий хорооных бол энэ жилийн байдлаар бол 950 сая төсвөлсөн юм байна. 950 сая төгрөг нэг жилийн хугацаанд төсвөлсөн юм байна. Тэгээ эндээсээ болохоор жишээлх юм бол одоо ингээд энэ дээр байж юм л та. Нийт зарлагын дүн, урсгал зардлын дүн гэл тийм ээ. Энэ дээр бол одоо бараа үйлчлэгээний зардал татаас тийм ээ. За тэгэл одоо ажилчдынхаа цалин тэгээд офисын бараа офисын одоо тоног төхөөрөмжийг авах тийм ээ. Тэр болгон дээр ингээд яг тэдэн төгрөг зарцуулсан, захиран зарцуулж байгаа хүн одоо шилгэн бол сонгуулийн ерөнхий хэр ойлгомжтой гэдэг юм уу? Бүгд бол их ойлгомжтой байна. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд 950 сая төгрөгийн төсөвтэй, за үүний 450 сая нь цалин хөлөнд зарцуулагддаг. 2015 оны төсвийн төлгөөгөө танилцуулсан гэх зэргээр ил тод мэдээлжээ. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан, ачаалал ихтэй ажиллаж байгаагаа мэдээлж байна. Иргэд маань хэр их сонирхож орж иж байна? Одоохондоо бол яг уу байгууллагын сайтаар бол орж үзэж байгаа юу байгаа. Энэ саяны мэдээлэл авах гэж ирж байгаа юм бол анхны тохиолдол. Ер нь бол энэ цаашдаа хэрэгжиж явахд боломжтой юм байна. Боломжтой. Тэр бол яг байгууллагын зүгээрч хариуцсан хувь ажилтнуудын зүгээрч гэсэн бол энийг бол хэрэгжүүлэхийн төлөө бол маш ингээд одоо анхааралтай гэдэг юм уу тий ажиллаж байгаа. Танад одоо өөр нууц мэдээлэл байгаа юу? Одоо л байхгүй. Бүх мэдээлэл ил тодод. Бүх мэдээлэл ил тод. Аливаа байгууллага төсвийн бүх мэдээлэл 7 хоног, сар, улирал, жил тутам мэдээлж явах хуультай. Зөвхөн ханын самбар хадаад болчихгүй шилэн дансны нэгдсэн портал сайт, тухайн байгууллагын вебсайтад мэдээлэл барьжуулна. Зөвхөн сонгуулийн ерөнхий хороо биш, төрийн бүх байгууллага хүссэн хүн бүрт өөрийн биеэр болон интернетээр дамжуулан төсөв санхүүтэй нь танилцах боломжоор хангах ёстой байна. Одоо үзүүлэх хэмдэг манай сурвалжлагч Сүхбаатар Баатар хүнээр бэлтгэлээ. Яарсан сандарсан иргэд галт төмрийн дуудлага өгөх цагдаагийн тусламж хүсэж залгахад та гэрийнхээ хаягийг хэлнэ гэж асуудаг улс дэлхийд цөөхөн болсон. Энэ асуултын хариуг авах гэсээр хугацаа алдаж шуурхай тусламжийн мөн чанар алдагддаг. Өөрөөр хэлбэл залгаж буй хүний дуудлагаар байршлыг тогтоочдог систем манай улсад хэрэгтэй болсныг шуурхай удирдлагын төвийнхэн хэлж байна. Таныг сонсож 103. Шуурхай удирдлагын төвд холбогдож тусламж авах гэсэн иргэд хамгийн багадаа л ихэд 1-3 минут барих шаардлага гардаг. Та хажууд авах байрныхаа дугаарыг хараад. Гэр хорооллоод өгсөд байна уу? Дэлгүүр өгсөд байна уу? Гэр хороолл руу өгсөд байна уу? Тэгээд байж ах юм аа. Мэдгүй байна. Та тэгвэл таац дэлгүүрийн гадаа сууж заяа. 103-д ирсэн дуудлага бол одоо хаягаа зөв тодорхойлж хийж чадахгүй учраас ямар хөө хэмжээний одоо цаг хугацаа алдагдаж байгааг бол одоо сая сонслоо. Хаягаа ингээ хэлж чадахгүй тохиолдолд яах вэ? Ойрхон дэлгүүр, хоршоо, томхон объект өөрт нь тэгэл харагдахаар хүнд мэдтгэхэр тийм томхон объектоор л баримжаалж авна шүү дээ. Тэгээд бүр болохгүй бол хажууд хүн амтандаа илээтгэл тэр усуудаараа хилүүлж чадахгүй бол олохгүй шүү дээ. Бус улс оронд цагдаа, онцгой, эрүүл мэндийн тусламжийг нэг л дугаараар авдаг. Энэ дугаарт дуудлага ирэхэд зэрэгцээд хаанаас залгаж байгаа байршил нь мөн тодорхой болдог байна. Тиймээс тусламж ирсэн иргэдийн өмнөөс та хаягаан хэлгэж асуух шаардлагагүй, шууд тусламж үйлчилгээ үзүүлэх боломж өрддөг байна. Дуудлага өгч байгаа хүний гар утасныхын төлгөөнөөр нь тухайн иргэний байршлыг шууд тодорхойлно. Тэгээ энэ 112 гэсэн дугаар руу шилжийа гэдэг энэ яригдаад байгаа гол нэг давуу тал нь болохоор энэ ямар ч утас төгжээтэй байсан, төгжээгүй байсан, мөн симтэй, сим картаа картгүй байсан, 112 гэсэн дугаар руу ярих боломжтой гэдэг. Энэ л бүр олон улсын стандарт, Европын холбооны стандарт. Тэгээд бүх утаснуудад 112 гэсэн дугаар руу ярих эрхийг нээгдэлтэй гэдэг. Ямар ч төгжээтэй байсан, сим картгүй байсан. Тэгэхээр энэ л маш их давуу талтай байгаа.
Шуурхай удирдлагын төвийг Солонгосын засгийн газрын тусламжтайгаар анх байгуулж 2013 оноос эхлэн 101, 102, 103 дугаарыг нэгтгэж 911 гэдэг шиг 112 гэсэн дугаартай болгохоор төлөвлөж байжээ. Гэтэл үүнээс хойш 2 жил болцоход байхад энэ шинжилэл огт эхлэх байна. За ямар ч байсан 2013 онд бол ажлын хэсэг байгуулагдаад энэ бол одоо нэлээд одоо идэвхтэй сайн яригдчихсэн. За ингээд 14 онд одоо энэ улс орон эдийн засгийн хямралтай байна гэж энэ эдийн засгийн хямрал лаашруулж байгаа юм уу? Ямар ч зүйл байсан энэ төсөл маань одоо нэг тийм жоохон бүдгэрх тал руу гарч байгаа. Нэмээд хөрөнгийн асуудал шийдэгдэх юм бол энэ 2 дугаар төслгээ чим хэрэгжих юм бол энэ одоо нэгдсэн дугаарлалтын системийг одоо ороход үндсэндээ бараг биеийн шахуу болсон гэж хэлэхэд хэлэлцгээргүй байна. Шуурхай удирдлагын төв бол иргэдэд богино хугацаанд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд дэлхийн нийтэд нэгэнт бий болсон технологиг яаралтай нэвтрүүлж байж их хот үүргээ биелүүлж иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстойг тус төвийн хэлж байлаа. Одоо хотын төвөөс нөгөө захад хүрэхэд бараг 20 орчим километр явдаг болсон. Гэтэл Шуурхай удирдлагын төв зөвхөн мэдээлэл дуудлага авахын тулд 3-4 минут зарцуулаад сууж байж болохгүйг тэд хэлж байсан юм а. Монгол Мэдээ агентлагийн онцолж байгаа бас нэгэн сурвалжлагыг одоо үзэгч та бүхэнд хүргье. Удахгүй уран цагирж улс орон даяар бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Энэ үеэр ялангуяа нийслэл хотод тулгамддаг нэг бэрхшээл бол зам барилга, дэд бүтцэн ажилтай холбоотой газар чөлөөлөх асуудал үүсдэг. Дааж давшгүй хит өндөр төлбөр нэгтгэг бүтээн байгуулалтын ажлыг зогсоож, нийтийн эрх ашигыг хохироод энэ жишгийг хуулийн хүрээнд зохицуулах боломж бий эсэх талаар бид хөндөж байна. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрладаг гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгажуулалтын бүсэд бид ирээд байна. Энд амьдарч байсан иргэд барилгын ажлыг хүлээн зөвшөөрөөд 90% нүүгээд явчихсан газраа чөлөөлөд өгчихсөн байгаа бол үлдсэн цөөхөн хэсэг нь газраа чөлөөлж өгдөггүй, хөрсөнд буухгүй хит өндөр төлбөр шаардах зэргээр барилгын компани үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Тиймээс барилгын талбайг чөлөөлөх, газар чөлөөлөх асуудлыг эрх зүйн түвшинд шийдэх шаардлага байгааг онцолж байна. Үзэгч таны харж байгаа энэ хэсэгт 120 айлтай гэр хорооллын гудамжууд байсан. Дахин төлөвлөлтөнд хамрагдаж орон сууцтай болох хүсэлтэй айл өргүүд хэдийн газраа чөлөөлөд өгчихсөн. Гэтэл 3 айлаас болоод барилгын ажил удааширч байна. Тэд амьдралд биелэх боломжгүй хүндхэн шаардлагуудыг тавьж барилгын компани ажлыг гацаанд оруулсан. Тухайлбал хашааныхаа 1 м квадрат тутмыг 1 сая төгрөгөөр үнэлэх, 36 ширхэг нэг өрөө байр аавна гэх мэт шаардлага тавьсан байна. Тэр 3 айл нэг нь 2 тэрбум төгрөг, нэг нь 36 ширхэг нэг өрөө байр, нэг нь тэрбум 500 сая төгрөг нэхэд ингээд үлдсэн нэг 3 айлтай. Тэгээд бусад айлууд нь бол ингээд ойлголцоод гэрээгээ байгуулад үйл ажиллагааны явуудаад бусад ингээд явчихсан ийм байдалтай. Зүгээр энд тэгэхээр ийм айлуудыг бол нэг талаас бид нэр хууль эрх зүйн орчны хувьд бол харьцангуй зохицуулалт сул байна. За гэр хорооллын дахин төлтөө үйл ажиллагааны журам ёсоор бол тийм гэрээ байгуулаагүй үлдсэн айл өрхүүд дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ гэхээр зах зээлийн дундаж үнэлгээ буюу үнэлгээ тогтоох эрх бүхий байгууллагаар үнэлгээ илүүлээд тэр үнэлгээний дагуу нөхөн олгор болгож газрын чөлөөлнө гэж байна. Улсын үнэлгээгээр тогтоосон мөнгө иргэний хүсэлд нийцэхгүй байвал өөр үнэлгээ тогтоох байгууллагаар тогтоолгон дунджаар нөхөө олгор олгодог. Нийслэл хот дахин төлөвлөлтийн хүрээнд 1548 орчим га талбай чөлөөлнө. Энэ нь 16109 айлын хашаа юм байна. Өнгөрсөн онд гэхэд 800 айл нүүлгэн шилжүүлэхээс 756 айлын газрыг чөлөөлсөн. Зөвхөн барилга барихаас гадна дулаан, цахилгаан, цэвэр усны шугам татах зорилгоор айлуудын газрыг чөлөөлөх шаардлагач мөн гардаг байна. Иргэд маань бол одоо хууль тогтоомжоо сайн нь бол ойлгож үүргээ биелүүлж тий бид бол эрхээ одоо дан ганц ярихын хажуураас үүргээ биелүүлэх тийм шаардлагатай. Газраа чөлөөлж өгснөр бол одоо юу гэдэг шин зам тавигдана, шин дэд үтс тавигдсанаар одоо олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж барилга байгууламжуудад улаан авах жишээ нь. Газар чөлөөлөлт нь хүний эрхтэй холбогдож хувийн өмчийн халдашгүй байдал хөндөгддөгч улс орны олон нийтийн эрх, бусад хүмүүсийн эрх ашигч нөгөө талд нь байдаг. Явган хүний зам тавийг хашаага 1 м татчих гэхээр их нялхсан хашаанд газар өг гэж нэгдэг. Харин явган хүний замгүй улмаас зургтын зам дээр олон 10 хүн автомашинд мөргүүлж гэмтсэн баримт байдаг. Эдгээр гэмтэж бэрчсэн хүмүүст ч эрх ашиг гэж би албадан чөлөөлөх тухай хуулийн зохицуулалт олон улс оронд байдаг. Нэг хүний хязгааргүй шунал, олон хүний эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халддаг учраас хуулиар үнийг зохицуулдаг гэсэн үг юм а.
Анхаарал хандуулж хөтөлбөр таамт үзэгч та бүхэнд баярлалаа. Дотоод үйл явдлын мэдээ сурвалжлага хүргэлжиж байна. Дэлхийн 20 гаруй орны 600 орчим уран бүтээлчид хамтран бүтээж байгаа нэрт аялагч Марко Пологийн тухай киноны зарим уран бүтээлчид манай улсад ирлээ. Тэдний бүтээж байгаа олон киноны 1-р цуврал хятад улсад өрнөдөг бол 2-р цувралын үйл явдлыг тал нутагт дөрвөлжлүүлэхээр бичиж байгаа юм байна. Марко Поло олон ангид киноны 2-р цуврал манай улсад өрнөх байдлаар үргэлжлэх учраас киноны уран бүтээлчид Монголын нүүдэлчин ах уй, соёл, үндэсний хувцас зэргийг өөрсдийн биеэр үзэж зарим түүхчидтэй уулзахаар иржээ. Гол нь Монголын соёл ах уйг хуурамчаар дүр эсгэх төдийлөн биш, үнэхээр боддоор үзүүлэх зорж байгаа гэж уран бүтээлчид хэлж байна. Бид яг одоо Монголын үндэсний хувцсыг сонирхоод явж байна. Учир нь кинонд маань Монголтой холбоотой олон зүйл гарна. Тиймээс түүхэн онцог дарааллыг зөв тооцож тухайн үеийн хувцас ямар байсныг бид олж мэдэх хэрэгтэй байна. Гэхдээ Монголын холбогдолтой зураг авалтуудаа Шинэ Зеландд хийхээр төлөвлөд байгаа. Үүнээс гадна тэд Монгол жүжигчдийг Холливуудын давцанд гарах боломж байгаа тухай бидэнд дуулгасан юм. Өөрөөр хэлбэл кино зохиол нэгэнт манай улс руу чиглэсэн учраас кинондоо дахин монгол хүмүүсийг тоглуулахаар болсон гэдгийг хэлсэн юм а. Марко Поло киноны 1-р цувралыг хийхдээ бид монгол хүмүүсийг орлох гэж маш их зайл хэрглэж байсан. Хэдийгээр зарим жүжигчид маань монгол хүмүүс шиг дөрвтэй байсан ч бид 2-р цувралаа хийхдээ ийм зайлмыг дахин хэрэглэхийг хүсэхгүй байна. Кино зохиолоо яг одоо бичиж байгаа учраас жүжигчдийн сонгон шалгаруулалт хизээ болох нь тодорхойгүй байгаа ч ойрын хугацаанд гэдгийг хэлсэн. Тэд Монгол жүжигчидтэй хамтран ажиллахаас гадна кино зураг авалтын үеэр дадлаг хийж Холливуудын олон ангид кино хэрхэн бүтдэг үйл явцтай танилцах боломж манай уран бүтээлчдэд бүрэн нээлттэй гэдгийг онцолсон юм а. Монгол хүмүүрийн зүрх сэтгэлд олон арван бүтээлээр мөнхөрсөн зохиолч найрагчдын хөрөг зургийн үзэсгэлэн өнөөдөр Blue Moon Art Gallery-д нэглээ. Гэрэл зурагчин анх баяр Бат 50 нарын прожект 12 анхны үзэсгэлэн 21 аймгийн үзэгчдийн хүртээл болох юм байна. Гэрэл зураг 12 төслийн анхны сэдв нь Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчд боллоо. Хөрөг зургаар дамжуулан хүний нүүрний хувирал, зан арын шин, онцлог шинжийг ном уншиж байгаа мэт нэвч чухт харж ойлгож болдгороо онцлогтой. Энэ үзэсгэлэнгээр бидний хайрлан хүндэж байдаг зохиолч найрагчид амьдрал дээр ямар энгийн дүр төрхтэй хүмүүс байдгийг харуулахыг зоржээ. Гэрэл зураг хүний амьдралын түүх болон үлддгээрээ урлагийн бусад төрлөөс шалгарч ирсэн билээ. Тэгэхээр фото зураг гэдэг нь нэр агшныг тэр хүний тэр агшныг л авч үлдээдэг учраас хамгийн үнэтэй өчим шин цагийн аяс бас нэг хүмүүсийн шинээр бодож гэж байгаагийн жишээ. Тэр дундаа зохиолчд бол олны нүд, олны сэтгэл зүрхэнд тод байдаг учраас тэднийг харуулъя гэж бодсон. Энэ залуучуудыг бодлосон талаар өгөхгүй баха. Дэлхийн мэдээг орчуулагч редактор Төвшин Жаргал бэлтгэлээ. Японы 2 иргэнийг барьцааснаа мэдэгдэж 200 сая Америк долларын барьцааг 72 цагийн дотор шилжүүлэхийг шаардаж байгаа Лалын ус бүлэглэлийн хэд таврагчид Японы засгийн газрын бүх үйл ажиллагааг ажиглаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тэд ямар ч буулт хийхгүйгээ сануулсан тухай тус бүлэглэлийн төлөөлөгчтэй интернетээр харилцсан NHK агентлагийнхан мэдээлж байна. Японы засгийн газар 2 иргэнээс суллуулахаар бүхий л хүчин чармайлт гаргаж байгаа ч одоогоор Лалын ус бүлэглэлийнхэнтэй шууд холбоо тогтоогоогүй байгаа юм байна. За энэ хооронд исламын хуулиар мэргэжсэн Японы нэгэн шинжээч Лалын ус бүлэглэлийнхэнтэй холбоо тогтоож чадхаа баталж 2 иргэнээ барьцаанаас суллахад нь засгийн газарт туслахад бэлэн байгаагаа мэдгдсэн байна. Юуны түрүүнд Лалын ус бүлэглэлийнхний зорилгыг нарийн тодорхойлох шаардлагатай. Японы засгийн газар тавих санал надад байна. 72 цаг гэдэг бол хэд бага хугацаа. Мэдээж энэ хугацааг сунгахыг хүснэ. Хэрв илүү хугацаа олгвол би Лалын ус бүлэглэлийнхэнтэй биечлэн уулзахад бэлэн байна.
Япон иргэдэг суллах нь лалын ус үлгэлийнхэн төдийгүй исламын шашныг өөрөөр үнэлэхэд хүргэнэ. Энэ бол миний болоод Японд дах бүх мусульманчуудын хүсэл юм. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихиде Суга, чөлөөт сэтгүүлч Кенжи Гото болон бизнес эрхлэгч Харуна Юкава нарыг суллахын тулд засгийн газар бүхий л хүчин чармайлт гаргаж байгааг өнөөдөр мэдгдсэн юм а. Тэрээр шинжээч Накатагийн тавьсан энэхүү саналыг Японы засгийн газар хүлээн авах уу гэдэг сэтгүүлчийн асуултанд барьцааны хүмүүсийг аврахын тулд бүхий л боломжийг ашиглахад бэлэн байна гэж хариулсан байна. Накатагаас гадна 2010 онд Афганистанд барьцаалагдж байсан Японы сэтгүүлч Косуке Цуниока барьцааны хүмүүсийг аврах ажиллагаанд биечлэн оролцоход бэлэн байгаагаа мэдгдсэн юм. Гэхдээ одоогоор тэд Сирийг зорилоо гэхэд лалын хит аврагчдад тохиролцож чадна гэдэг баталгаа байхгүй байгааг ажиглагчид энэ үеэр сануулж байна. Донбасс дахь сөргөлөгч талуудын байлдааны хүнд техникүүдийг Минскийн өнгөрсөн 9 сарын тохиролцооны дагуу татан холдуулахар боллоо. Энэ нь Нормандийн дөрвөл буюу Герман, Франц, Орос улбанус Украины гадаад хэргийн сайд нарын Берлин дэх уулзалт хэлэлцээний үр дүнгийн нэг юм. Өнөөдөр бид Минскийн гэрээнд дурдгдсан цэрэггүй шугамын талаар тохиролцоонд хүрч чадлаа. Энэ шугамнаас талууд хүнд зэвсгүүдэд татан холдуулах ёстой боллоо. Үүний зэрэгцээ энэ ажиллагааг эхлүүлэхийн тулд нэн даруй зөвлөлдөх бүлгийнхний уулзалтыг аль болох хурдан зохион байгуулахаар тохиролцлоо. Мөн энэ бүлэгт тохиролцоонд хүрээгүй чухал асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн ажлын хэсэг байгуулахаар болоод байна. За үүний зэрэгцээ Германы гадаад хэргийн сайд Берлиний уулзалтаар тохиролцоонд хүрч чадсан нь Астана хотноо дээд түвшний яриа хэлэлцээг зохион байгуулахад чиглэгдсэн нэг алхам босныг онцлон тэмдэглэсэн юм. За гэхдээ тохиролцоо цаасан дээр үлдэх үү хэрэгжих үү гэдгээс их зүйл хамаарахыг тэрээр сануулсан юм а. Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавровч Берлиний уулзалтаас үр дүн гарч чадлаа гэж үзэж байна. Тэрээр хүнд зэвсэг техникийг хойш татах санаачлагыг Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин анх Украины ерөнхийлөгчөд санал болгосныг ч сануулад авсан юм а. За мөн дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецк, Луганскийн бүгд найрамдах улсын удирдагчид ерөнхийлөгч Путиний санаажилсан хүнд техникэд татах хуваарийг дэмжсэнийг мэдээлсэн байна. За энэхүү Нормандийн дөрвөл Донбасст гал зогсон нам гүн болох дэглэм тогтоохыг уриалцгааж зөвлөлдөх бүлгийнхний уулзалтыг нэн даруй зохион байгуулахыг санал болгоод байна. Украиний хямрал нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн ээлжид хуралдаанаар мөн хилцэгдлээ. Олон улсын хамтын нийгэмлэг Украиний хямралыг зохицуулах хамгийн боломжит хувилбарыг санал болгож байгаа. Минскийн тохиролцоог талууд дагах ёстой гэсэн байр суурьтай байгааг аюулгүй зөвлөлийг даргалагч мэдгдсэн юм. Харин Орос улбаны улсын нэгдсэн үндэсний байгууллага дахь суурин төлөөлөгч Виталий Чуркин тус улс энэ тохиролцоог бүрэн дагаж байгааг мэдэгдээд Украиний эрх баригчдаас өдөө хатгсан үзэл баримтлалаас татгалзахыг шахаж шаардахыг олон улсын хамтын нийгэмлэгийнхэнд уриалсан байна. Нэгдсэн үндэсний байгууллага дахь Украиний суурин төлөөлөгч Юрий Сергеев мөн Киев зүүн нутгийн хямралыг инхийн аргаар зохицуулахын төлөө байгааг баталсан байна. Түүнчлэн Украиний засгийн газар Донбассын энгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах арга хэмжээнүүдийг авч байгааг мэдээлээд тус улсад нэмэлт цэрэг татлага зарласан нь салан тусгаарлагчдаас улс орноо хамгаалах зорилготойг тайлбарласан байна. За энэ үеэр Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний Украиний ерөнхийлөгч Порошенкод тавьсан хямралыг зохицуулах энхийн санаачлагын тухайч хөндөж хэлэлцэн. За Украиний талын хүлээн авахаас татгалзсан энэ саналыг нүүбдэх Америк нэгдсэн улсын суурин төлөөлөгч Саманта Пауэр эрс шүүмжилж төрөмгийлэх төлөвлөгөө хэмээн нэрлсэн байна. Үүний зэрэгцээ Украиний зүүн нутагт нүрсэн хүмүүлгийн хямралын талаарч аюулгүй зөвлөлийн гишүүд хэлэлцэн ч энэ хуралдаан Украиныг торсон асуудлаар ямар нэг тогтоол шийдвэргүйгээр өндөрлжээ. Дэлхийн мэдээ үргэлжилж байна. Хавана хотно Америк нэгдсэн улс Кубын албан ёсны төлөөлөгчдийн түүхэн гэж тодорхойлж байгаа уулзалт хэлэлцээ боллоо. Сүүлийн 35 жилийн анхны энэ уулзалтаар цагаачлалын бодлого, дипломат харилцааг сэргээх зарчим болоод алхмууд элчин сайдын яамд харилцсан нэгт холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Кубын төлөөлөгчдийн тэргүүн гадаад хэргийн яамны газрын дарга Жозефина Видал энэхүү уулзалтыг ажил эрхч болж чадсан хэмээн үнэлсэн байна. Америкийн төлөөлөгчдийг төрийн нарийн бичгийн даргын туслахын урлагч Алекс Ли тэргүүлэн энэхүү хэлцээнд оролцсон бөгөөд цагаачлалын бодлогын тухай гэрээг хэрэгжүүлэх явц за хууль бус цагаачлалтай тэмцэх асуудлыг нэлээд нухацтайгаар хэлсэн байна. Гэхдээ хоёр талын төлөөлөгчдийн дунд чухамгүй энэ асуудлаар анхны санал зөрөлдөн үүссэн мэдээ байна. За Кубын тал Америкийн талын хуурай болоод нойтон хүл гэж нэрлэгддэг цагаачлалын бодлогыг буруушааж энэ нь хууль бус цагаачлалыг улам нэмэгдүүлэхэд хүргэж байгааг сануулсан юм. За харин Америк нэгдсэн улс энэ бодлогоо одоогоор өөрчлөх төлөвлөгөөгүйг мэдгдсэн байна.
Энэхүү бодлого тусгагдсанаар эрх чөлөөний арлыг хууль бусаар орхиж Америкийн эрхт хүрсэн Кубын цагаачлалд Америкт амьдрах эрх олгодогч эргийн хамгаалтын албаныхан далаагаас тэднийг илрүүлбэл албатан нутаг буцааж ирсэн юм. За энэхүү эхний өдрийн уулзалт өндөрлсөн ч хоёр талын харилцааг шинэ шатанд гарах эхлэлийг тавьсанд тооцогдож байна. Франц улс терроризмтай тэмцэх стратеги өөрчлөх гэж байна. Тус улсын ерөнхий сайд Мануэль Вальс аюулгүй байдлын салбарт дагшин арга хэмжээнүүдийг зарлаж, террористуудын иргэний эрхийг хасах талаар намуудын дунд хилцүүлэг өрнүүлэхийг санал болгосон байна. За Парис саяхан болсон террорист халдлагууд нь аюул занал хийлэл эрсдэл ямар өндөр байгааг сануулсан бөгөөд жихадууд хэд даврагчдтай хийх тэмцэл удаан үргэлжлэх нь тодорхой болсон гэдгийг тэрээр мэдгдсэн юм. За үүний зэрэгцээ засгийн газар терроризмтай тэмцэхэд зориулж нэмж 425 сая евро хуваарлахаар болсон бөгөөд за хүчний байгууллагад эх 3 жилийн хугацаанд 2680 шинэ ажлын байр бий болгоно гэмээр амлаад байна. Бид хөтөлбөргөө төгсгөл уламжлал ёсоор цагуур орчны шинжилгээний газраас сэрүүлсэн ойр өдрийн цагаар үргэлжилсэн мэдээг үзүүлж байна. Эрхэм үзэгчдээ Монголын мэдээ агентлаг цаг үрд мэдээлэл хөтөлбөрөөр бүргээр хэлж дуурайг үзүүлэлээ анхаарлаа хандуулж хөтөлбөр таамтайсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашин ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа.